Өмнөх жилдэр бүгдээрээ уламжлалт болон биеийн процессын ялгааг авч үзлээ. Одоо уг хоёр процессыг харьцуулъя. Ингийн тулд тодорхой хэдэн графикийг авч үзье. Хэвтэж чиглэлийн дагуу цаг хугацаа харагдаж байна. Босоод чиглэлийн дагуу тухайн хугацаанд гаргах хүчин чармаалтыг харуулж байна. Харин ногоон морь болвол төсөлд өөрчлөлт хийх үрдэг. Мэдээж бид угсралтын шатанд ямар нэгэн өөрчлөлт хийвэл тухайн үрдэг их байх нь тодорхой. Харин төлөвлөлтийн шатанд хийвэл мэдээж бага. Эсвэргээрээ үрдэг ихсэх тусам төсөв хянах боломж багасна. Тэгэхээр Америкийн Hog фирмийн CEO Патрик Маклеми зураг төсөл зохиогчдыг уламжлалт аргаар ажиллахдаа иймэрхүү хүчин чармаалт гаргаж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бид төлөвлөлтийн шатанд бага хүчин чармаалт гаргаж, ажлын зургийн явцад их хүчин чармаалт гаргаж байгаач угсралтын ажил эхлэхэд засвар өөрчлөлт хийх болоод бусад шалтгаанаар тодорхой хэмжээнд хүчин чармаалт гаргасаар байдаг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл уг хоёр морийн уулзвар буюу төсөл нурах эрсдэл ихссэн цэгээс хойш ихэнх ажлыг хийж байна гэж үзсэн. Уг эрсдлийг багасгах цорын ганц гарц болвол BIM буюу Building Information Modeling юм гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Та BIM-ийн тусламжтай эрсдэл бага үед бүхий л асуудлуудаа шийдэх боломжтой. Учир нь бид BIM-ийн тусламжтай заавалчгүй нарийн төлөвлөлт хийхгүйгээр барих буй барилгынхаа зориулалт, хийц, бүтээц, инженерийн шийдлүүдийн мэдээллийг тусгаснаар тухайн хувилбарт тохирох төсөв төрдөг тооцоонуудыг хялбархан хийх боломжтой болох юм. Үр дүнд нь захиалагч, хөрөнгө оруулагчид төслийн эхнээс уул суурьтай зөв шийдвэр гаргах боломжтой болно. Ингэснээр ирээдүйд хийгдэх гэнэтийн засвар өөрчлөлтүүд эрсдлүүдийг багасгаж, төлөвлөлтийн шатанд архитектор болоод инженерүүд нь бүхий л шаардлагатай шийдлүүдийг бий болгоод ажлын зургийн түвшинд ердөө тайлбар бичих, хэмжээ дамжаа тавих зэрэг хүнд ойлгомжтой харуулах, шийдлийн бус ажиллабаруудыг хийх боломжтой болох юм. Хэрвээ та биеийн дэмжигч програмыг CAD шиг ашиглавал эсвэргээрээ CAD-аас илүү их эрсдлийг дагуулах болно гэдгийг анхаараарай. Учир нь бид зүгээр нэг зураад тайлбар бичих биш, тухайн төслийн виртуал орчинд зөв загварчлах, мөн ижил эдлхүүнүүдийнхаа мэдээллийг зөв өгөхөд анхаарч ажиллах ёстой. Жишээ нь бид CAD дээр давтагдах давхрыг нэг зурчаад тэдээс тэдэн давхар гээд биччихдэг байсан. BIM-ийн орчинд та давтагдах давхраа хуулж байршуулах замаар загварчлах ёстой. Эс бөгөөс төслийн баг буруу мэдээлэл авах, таны материалын төвөөр буруу гарах эрсдэлтэй. Үүгээр зогсохгүй та материалын шин чанарыг буруу оруулах, тухайн бараа бүтээгдэхүүнийг буруу сонгох зэрэг алдаа гаргах юм бол тэр хэмжээгээрээ анализ, төсөв төрдөг маань буруу гарна. Одоо бүгдээрээ CAD болон BIM-ийн давуу тал болон сул талуудыг харьцуулж харъя. CAD нь хуучны технологи учраас BIM технологитой харьцуулахад эхлэх үрдэг хямд, өөрөөр хэлбэл биднээс нэг их өндөр хүчин чадалтай компьютер болоод бусад тоног төхөөрөмжүүдийг шаардахгүй. Мөн та хүссэн бүхнээ хийх боломжтой. Харин BIM-ийн давуу тал нь CAD-тай харьцуулахад эхлэх үрдэг нь өндөрч, улсгал задлыг бууруулна. Учир нь бидний гүйцэтгэлийн хурдыг нэмэгдүүлснээр илүү цагаар сууж ажиллах шаардлагагүй. Төслийн багийн уялдаа холбоог сайжруулснаар буруу зураг олон дахин хэвлэж, цаас, хор өрөхгүй гээд маш олон давуу талтай. Харин сул талуудын хувьд CAD-ийн давуу тал нь эсвэргээрээ сул тал болох боломжтой. Өөрөөр хэлбэл та хүссэн бүхнээ хийх боломжтой. Гэхдээ таны хүссэн зүйл зөв бурууг зөвхөн та мэднэ. Өөрөөр хэлбэл та буруу зүйл хүсэж байвал энэ нь сул тал юм. Мөн урсгал зардал их, нэгдсэн нэг стандартгүй гэх мэт. BIM-ийн хувьд
эхлэх хүрдэг өндөр, муу бие буюу биеийн дэмжигч программуудыг буруугаар ашиглах хандлага байж болох юм.